За миний YouTube channel автоморил би өнөөдөр та нарт дахиад нэг болсон гэмт хэргийн тухай ярьж өгнө. Энэ удаагийн гэмт хэрэг бол шивэдэд болсон хамгийн амар гэмт хэргүүдийн нэг нь. Тэгээ энэ тэгэж ингээ болоод тэгэж удааг байгаа. Удааг гэж хэдэн жил болсон байгаа дөнгөж. Эхлэхээс өмнө миний өмнөх A$AP Rocky хийсэн бичлэгийг зарим хүмүүс үзээд яагаад ийм бичлэг хийгээд байгаа юм бэ гэж асуусан. Тэгээд би ингээд эхлэхээс өмнө тайлбарлаад өгье. Би өөрөө ингээд ийм үзэх сонсох ийм documentary үзэх дуртай. Сонирхолтой гэж боддог. Тийм болохоор би ингээд та нарыг гэсэн зарим хүмүүс нь бас тийм юм үзэх сонсох дуртай ч магадгүй. Тэгээд хийж байгаа. Тэгээд та нар энэ иймэрхүү сонсох дурггүй бол эмчлэг үзэх хэрэггүй. Тэгээд бас энэ болсон явдалт ингээд жоохон эвгүй юм одоо ингээд гарч ирч магадгүй. Одоо ингээд жоохон муухай юм ярих. Тийм болохоор жоохон хүмүүс ч юм уу ингээд тийм юмд жоохон эмзэгэлдэг хүмүүс битээ үзээрэй. За эхэлцгээе. Би энэний тухай бараг жил мэлийн өмнө ингээд подкастаар сонсч байсан. Гэхдээ тэр подкаст нь 5 хэсэг. Тэгээд нэг хэсэг нь 1 цаг. Тийм болохоор би энэ удаад ингээд энэ подкастыг сонсмооргүй 5 цаг сонсох цаг зав байхгүй. Тийм болохоор би энэ documentary олж үзье. Тэгээд тэр нь бол 2 цагийн documentary. Тэгээд эхэлцгээе. 2016 оны 8 сард нэг эмэгтэй хөгшин эмэгтэй цагдаа залахгүй юу? 911 шиг залгаад би өөх гэдэг надаас амар их ус гараад байна. Би юу болоод байгааг мэдэхгүй байна. Тэгээд миний нөхөр хажууд өгсөн юм шиг байна. Би сайн мэдэхгүй байна. Та нарыг ч тусал гэсэн. Энэ хөгшин хосоод бол Арбуга гэж шивэддэг нэг газар амьдардаг. Энэ явдал болохын 2 сарын өмнө энэ санангийн газар сэтгүүлчэнд ажиллаж байсан. Одоо ингэ сэтгүүлч нэг өдөр нэг хүний сэтгүүлчлүү залгаад одоо юм сонингын байгууллага сэтгүүлч тэр газарлууд ингэ сэтгүүлчүүд ажилладаг газар ингэ залгаад нэг 2 цагаач банд одоо sexual abuse болсон байна. Одоо ингэ ашиглуулсан. Одоо ингэ та нар ойлгож байгаа sexual abuse. Тэгээд ашигласан хүн болвол тэр хоёрыг ингээ хариуцдаг хүн гэж байгаа. Одоо ингээ сэтгүүлчд ингээ амар олон ийм хүмүүс залгаад ингэсэн тэгсэн гэдэг юм хэлдэг шүү дээ. Тэгээд зарим нь амар худлаа гэдэг, зарим нь үнэ. Гэхдээ энэ сэтгүүлч ингээ энийг сонсч байгаа энэ үнэ юм шиг ингээ санагдсан гэсэн. Тэгээд энэ хүн ингээ залгаад бас нэрээ хэлэхгүй одоо хуцаар ингээ энэ юмыг хэлсэн. Одоо ингээ энэ болсон явдлыг энэ сэтгүүлч ингээд дарахтаа хэлээд тэг чим тэгээ энэ явдлын тухай ингээд илүү их мэдмээр тэгээд энэ явдлын тухай ингээд магадгүй сонин дээр ингээд бичих юм шиг санагдсан гэсэн. 2016 оны 6 сард Johanna Möller гэдэг эмэгтэй гэж санаараа би одоо ингээд тэр эмэгтэйг дандаа Johanna гэж хэлэн тийм болоо Johanna Möller гэдэг эмэгтэй шижигтэн болсон. Энэ явдалд ингээд 2 цагаач бандыг sexual abuse хийсэн. Одоо ингээд цуг унтсан, ашигласан ингээд унтах тал дээр. Johanna Möller бол 41 настай. Цагаачлалд ирж байгаа хүмүүсийг байр олж өгдөг ажилтай. Тийм болохоор Johanna Möller ингээд улстай ажилдаг юм уу. Тэр одоо компанид Johanna Möller бол хувь эзэмшигч. Тэгээ тэр компани бол ингээд цагааталж байгаа хүмүүсийг ингээд байр олж өгдөг, нэг газар амьдруулах тийм үүрэгтэй компани. Тэгээ Johanna Möller team компанид ингээд хувь эзэмшигтэй тэгээд ингээд тэнд ажилладаг. Тэгээд анх тэр 2 бандтай тэгж уулзсан. Сэтгүүлчлөө залгасан хүн нь бас ингээд бичлэг байгаа гэд бичлэг явуулсан. Тэгээд тэр бичлэгэн дээр нь ингээд Johanna тэр 2 бандтай унтж байгаа нэгэд байсан. Тэр бичлэгэн дээр хэдэн хоногийн дараа энэ сэтгүүлч тэр 2 бандтай ингээд уулзаж асуусан юм байна л та. Яасан гэсэн чинь тэр 2 банд ингээд бит хоёр ингээд амар эвгүй байдалд орсон. Бит хоёр ингээд шивэдэд үлдмээр байгаа. Тэгээд хэлж уулзаач мэдгүй, юу ч мэдгүй. Тэгээд ингээд үгүй гэж хэлж чадаагүй. Тэгээд ингээд амар хэцүү байдалд орсон. Гэт ингээд бүх юм ингээд тайлбарлаж өгсөн. Тэгээд тэр хоёр бас ингээд Johanna бит хоёрт ингээд амьдрах газар олж өгөн. Тэгээд ингээд туслана гэж амласан. Тэгээд бит хоёр буруу гэдэг нь ингээд бас амар их мэдэрсэн. Johanna ингээд байгаа байдал нь ингээд амар буруу юм хийгээд байна гэдэг. Тэгээд сүүлдээ за бараг бүх юм ингэ боллоо бид нэр ийм хүмүүст итгэж чинь тэгээд нэлээ их ингэ юут болчлоо. Resource болчлоо гэд
бодсныхоо дараа тэд нэр Юханатай яриа гэж бодоод тэгээд энэ сэтгүүлч Юхана л залгасан гинэ. Тэгсэн чинь Юхана амар хэлж уурласан гинэ. Та нар ингээд би юу ч хийгээгүй гэсэн чинь та нар намайг бүтгэлээ юу яриад байгаа юм. Тэг ч юм уу ингээд гинт өөрийнхөө ингээд бодлыг өөрчлөө. Ингээд уцаар ярьж хахад амар олон удаа ингээд бодлоо өөрчлөөд ингээд өөр юм яриадсан гинэ Юхана. Тэг ч юм уу сүүлдээ Юхана тэр бичлэгэн дээрээс хүн бол манай охин. Юхана 6 хүүхэд баг. Тэг ингээ охин руу ингээ чихээд хэлсэн гинэ. Ингээ тэр бичлэгэн дээр би биш манай охин байсан лаа гэд. Тэгсэн чинь судалж үзсэн байна л да. Тэгсэн чинь охин амар шивээстэй. Тэгсэн чинь тэр бичлэгэн дээр ингээд тэр төвчээсэн хүн одоо эмэгтэй шивээсгүй байсан. Тэгсэн чинь Юхана манай охин ингээ шивээсээ нууцсан байсан гэсэн гинэ. Одоо ингээд будгаар ингээд арилгацсан байсан. Тэгсэн чинь Юхана тэр хүмүүстэй ярьсан удаа охин руу ингээ мессежсэн байхгүй. Ингээ энийг ингээ дараа нь цагдаа нар ингээ хараад ингээ олж уншсан. Охин руу ингээ мессежсэн байгаа. Чамаас сонингоос ингээд хүмүүс юм асуух юм бол бити юу ч хэлээрэй. Биш ээ. Юу ч бити хэлээрэй гэсэн. Тэгсэн чинь охин юу яриад байгаа юм бэ гэсэн чинь чи ингээд шивээснүүдээ хаяа арилгадаггүй гэж асуувал арилгадаг гэж хэлээрэй гэсэн чинь охин юу яриад байгаа юм. Миний тухай юм зохиогоод үзээрэй. Зохиох юм бол би таны амьдралыг ингээд факт ап болгоно. Тэгээд би бүх хүмүүс таны ямар хүн гэдгийг хэлнэ. Та ингээд бид нар л муутай гэсэн энэ сэтгүүлчүүд ийм сонин дээр ингээд бицсэн амар том би энэ бас ингээд гаргачаа. Энэний талаар тэгсэн чинь ингээд амар хүмүүс ингээд амар их яриад эхэлсэн. Ингээд энэ үнэн биш үү худлаа юу гэд. Тэгээд ихэнх хүмүүс нь ингээд худлаа гэж одоо та нар ингээд жоохон энийг буруу талаас нь ингээд юу яагаад байна илүү их нөгөө талдаа ингээд нэмээд байна ингээд тэгээд ингээд амар их яриа гарсан. Тэгсэн чинь Юхана сүүлдээ хүлэн зөвшөөрсөн би ингээд тэр хоёрт унтсан. Тэгтээ би тэр хоёрт унтахад тэр хоёр ч гэсэн ингээд надтай унтахыг хүсээд ингээд хоёр талаас нь хүсээд унтсан гэж байгаа. Тэгээ хүлэн зөвшөөрчөнгөтэй тэр хоёр эрэхтэйг ингээд цагдаад өгсөн. Энэ хоёр ингээ миний талаар ингээ худлаа юм зохиосон байна. Тэгээ ингээ сэтгүүлч дээр очиод ингэсэн байна гээ. Яг яагаад энэ хоёр банд ингээ сэтгүүлчд хандаад цагдаад хандаагүй гэвэл ингээд энэ юу хэлж байгаа байхгүй юм. Энэ Юханатай ингээд өмнө ажилладаг гэсэн хүн. Би энэ хоёр бандтай ингээд өмнө уулзж байсан. Тэгээд энэ хоёр бандыг надаас ингээд тусламж ингээд хүссэн. Тэгээд би яг яаж туслахаа мэдээгүй. Одоо ингээд өөр хариуцдаг хүн байдаг байхгүй юу. Тэгээд тэр хүнд очиод хэлгэсэн чинь тэр хүн ингээд туслаагүй ингээд нэг таагагүй. Тэгтмүтээ энэ цуг ажилладаг гэсэн хүн нь тэр хоёр банд дахиад хэлмээ л да. Тэгвэл та хоёр цагдаа очиод үзсэн чинь цагдаа очсон чинь бас ингээд нэг таагагүй. Тийм болохоор энэ хүн ингээд тэр хоёрт хэлээд бүр үнэхээр ингээд тусламж хүсэж байгаа бол сэтгүүлч дээр очиод тэгээ энийг ингээд медиа одоо ингээд сонирмоо зурагт мурагтаар ингээд том болоод тэг ч юм үүтэй тэгвэл ингээд цагдаа моднэрийн нэг илүү их ингээд анхаарах байх гэд тийм болохоор ингээд сэтгүүлч дээр очсон гэж байна. Тэгээд энэ хэрэг ингээд жоохон том болоод эхэлсэн чинь цагдаа нар дахиад ингээд жоохон харж эхэлсэн байл да энэ яг юуны тухай энэ яг үнэн үү гэд. Тэгсэн чинь цагдаа нар Юханагийн талд ороод энэ хэрэг ингээд бараг нөгөө тийшээ ингээд буруутгаад энэ одоо чамтай зүг ажилладаг гэсэн хүн яагаад энэ хоёрт ингэж туслаад ингэх гээд байгаа юм бэ? Ингээ мөнгө олох гээд байгаа юм уу? Тийм хүсэж байгаа юм болов гэд жоохон одоо нөгөө тийшээ ингээ анхаарлаа хандуулж эхэлсэн. Тэгээ Юханагийн ажиллаж байгаа энэ компани энэ явдлаас болоод ингээд амар муу нэртэй болоод тэгээд ялангуяа энэ компани ч ингээд улстай хамтарч ажиллаж байгаа. Тийм болохоор ингээд улс ингээд биднэртэй хамтраж ажилламааргүй байдалд оруулсан одоо ойлгож байна уу? Ингээд serious биш юм шиг санагдаад энэ компани ямар юм муу нэртэй юм бэ. Тийм болохоор ингээд нөгөө бусд хувь эзэмшигчд нь Юханаг ингээд ажилласаа гар гэсэн байна л да. Одоо ингээд чи төр ингээд юу яа энэ явдал ингээд тайван болтол одоо ингээд хуваа өгөө гэсэн чинь Юхана өгөөгээд амар уурлаад. Тэгээ Юхана ерөөсөө ингээд ажиллах болохгүй. Тэгээд энэ явдал бүр амар том хэрэг болоод Юхана барыг ажилласаа ингээд гатгсан чи дахиад нэг бичлэг гарч ирсэн хэдэн 7 өдрийн дараа. Ингээд тэр хоёр банд ингээд зодуулж байгаа бичлэг. Тэр хоёр банд ингээд гэртээ байсан чинь бахан өөр эрэгтэйчүүд орж ирээд тэр хоёрыг бүр амар зодоод нэгийг гарын хуглаа тэгээд нэгийг ингээд утгалсан бүр цус ингээд бүх газар одоо тэгээд уцыг аваад тэг ч
Тэгчүнгүүтээ утсыг яагаад авсан бэ гэвэл тэр бичлэгийг ингээд авах гээд тэгээд хоёр энэ цагдаад хэлсэн юм аа одоо бүх юм буцааж ав гэж хэлсэн. Тэгээ ингээд сүрдүүлсэн. Тэгээд энэ бол ойлгомжтой Юханагийн ингээд хийсэн үйлдэл. За одоо энэ Юханагийн тухай ярив. Жоохон ямар шиг хүн гэдэг юм. Юхана болвол амар өөртөө ихтэй. Тэгчүнгүүтээ ингээд хүмүүсийг амар толгой нэргүүлдэг. Тэгээ яаж ярих амар сайн мэддэг. Хүнтэй шууд уулзчингуудаа ингээд энэ хүн жоохон ямар шиг хүн байна. Тэр хүний ингээд юуг нь яаж яривал энэ хүн надад дуртай болох ингээд жоохон psychopath талтай. Жоохон бусд хүмүүсээс ондоо. Юхана нэг юм болвол ингээд аав нь бүх юм төлдөг. Бүх юм гэж аав нь ингээд амар тусалдаг. Тэгээ энэ аавыгаа ингээд яаж ашиглах ингээд мэдсэн. Тэгчүнгүүтээ Юхана энэ ажил дээр амар их цалин олдог. Амар их цалин авдаг. Ингээд барыг 70,000 крон сард. Тэр чинь бүр амар их мөнгө. 70,000 крон гэдэг чинь одоо 1 крон ч 300 төгрөг биш. Одоо ингээд барыг тэгээ та нар ингээд бодоцгоо амар их мөнгө ингээд болдог. Тэгсэн мөртлөө ингээд бүх мөнгөө өрөөд тэгээ ингээд ааваасаа сарвал ингээд мөнгө авдаг. 41 настай мөртлөө ингээд дандаа ааваасаа ингээд аавд амар их тусалдаг. Юхана ингээд гадуур дотор орж иддэг ч юм уу хоол мол үнэтэй хоол иддэг. Ийш тийш аялдаг. Тэгээ бас ингээд ээж аав нар буу гэдэг амьдэрдэг аахгүй юу. Тэгээд арбо гэлөө ээж аав дээр хүүхдүүдийг очдөг. Аав нь тэгээ амар тусалдаг. Гэтэ ээж нь жоох ингээд загиндаг биш жоох ингээд аав шиг нэг тусалдаггүй. Тэгээ ингээд жоохон за чи болоо гэдэг нэг зөвлөгөө өгдөг. Тийм болохоор Юхана ээжтэй нэг тийм дуртай биш. Аавдаа амар сайн мөртлөө ээжтэй тийм их дуртай биш. Тэгээ одоо чинь ээж аав нь одоо сая ингээд амьдарч байгаа байрыг авч өгсөн. Тэгээ ингээд бүх юм ингээд зохицуулдаг. Тэгээд ээж нь сүултээ ингээд одоо ингээд юмнууд болоод эхэлсэн чи ээж нь ингээд аавд нэлсэн мэл одоо ингээд нэг хойлоо тусалж чадахгүй. Ингээд одоо Юхана өөрийгөө авч чадах хэрэгтэй гэд. Тэгээд Юхана ээж автгаа яриа тэгээд ээж аав нэг туслахгүй гэсэн чинь уурлаа. Тэгээд бид нэр амар хэрэлцсэн байна л да. Яагаад хэрэлсэн шалтгаан нь бол ингээд ээж аав нь буцаад тэр байраа авъя. Яагаад гэвэл бид хоёр энэ арбо гэдэг энэ Юханыг амьдарч байгаа байр бол ийм апартмент ахгүй юу. Тэгээд ээж аав нь амьдарч байгаа байр бол ийм хаус. Усныг тэнд байдаг. Ингээд зуны хаус гэх юм. Тэгтээ тэнд ингээд амьдардаг. Тэгээд ээж аав нь тэр зуны хаусаа ингээд зарна гэд. Тийм болохоор Юханаас тэр буцаа байр авъя гэсэн чинь Юхана уурлаа тэгээ хэрэлсэн байна л да. 8 сарын 3 2016 онд Юханагийн ээж нь 911 руу залгаад одоо шивэдэ 112 гэдэг. Тэгтээ 911 гэлж. 911 руу залгаад түрүүний дугаарлаа. Би өгөх гээд надаас амар их тус гараад байна. Би өгөх гээд би амьсгалж чадахгүй байна гэд ингээд залгасан гэж байгаа. Тэгээд Юханы ээжийнхэн талаас ингээд сонссон бол юм болсон ба. Ингээд нэг хүн ингээд цохоод байгаа юм шиг байсан. Юханы ээж нь хөрхөөр болгонд нөхөр нь ингээд Юханы аав нь ингээд ээжийг сэрээд юм байл та. Тэгээд Юханы ээж нь энэ намайг сэрих гэдэг ингээд тэгсэн мөрөл ингээд амар цохоод тэгчмүүдээ ингээд жоохон өвдөөч юм шиг амар ингээд харахгүй юу ч харахгүй тэгчмүүдээ ингээд хүн цохоод ингээд тэгээ бүр гайхаад ингээд яахад намайг цохоод байгаа юм бэ гэж асуугаад бүр цохоолсон гэж байгаа. Тэгээ ингээд чимээг болтоо. Тэгээ Юханы ээж юу ч ингээд ойлгохгүй аав л ингээд юм ярих гэж байсан чинь аав нь ингээд юусоо хариулахгүй. Тэгээд Юханы ээж нь ухаалтсан байна л да. Тэгээд өөрөө гинт дахиад хэдэн цагийн дараа сэрээд 0 орох гээд ингээд 0 алхсан байлаа. Тэгсэн чинь ингээд алах болгоод ингээд нэг юм дуурайд одоо ингээд ус шиг юм. Тэгээд тэр нь цус ингээд дуурайд тэгээд Юханы ээж нь бүр юу ч ойлгохгүй шүүмжтэй шүдэн унцсан. Ингээд гинт тэгсэн чинь Юханы ээж нь тэрийг ингээд 0-д очоод тавиад тэгээд тол руу харсан чинь бүр ингээд бүх биен дээр нь нүүрэн дээр нь хөгжүүн дээр нь бүх газар ингээд нөхнүүд байсан. Тэг ингээд хил мэлэн ингээд баг унах га тасрах га тэгч юм уу ингээд бүх газар нөх. Тэг ингээд бол цус гараал. Тэгэл Юханы ээж бүр нүдэндээ итгэхгүй ингээд өөрийнхөө ямар байгаа байдлыг ингээд би ийм ингэж харагч байгаа надад ийм тохиолдол ингээд ойлгохгүй. Тэгээд Юханы ээж нь хуцаа аваад тэгээд 911 руу залгасан гэж байгаа. Тэгээд тэд нэр жоохон ингээд хөдөө тал руу амьдардаг. Түргэн ирэхэд ингээд жоохон удсан. Тэгтээ ямар ч тийш утсан чинь аав нь хөгцөн. Тэгээд ээж нь бараг хөгжижсэн. Тэгээд ээж нь ингээд амьд гарсан амар аттай. Яагаад гэвэл энэ орж ирээд ингээд хутгалсан хүн
тэр хоёрын хоёулангийн нэг хүнийг одоо ингээд 20-оос дээш ингээд хутгалцсан. Ээжийг нэмлүүлээ авчаад ээжийг нэг жоохон тайвшруулад ингээд юу яагаад тэгээд байталд авсан юм л да. Тэгсэн чинь ингээд цагдаа асуусан мэл та. Танд ямар нэг анime байгаа юу? Анime ч юу юм бэл. Анime байгаа юу гэсэн чинь байхгүй гэсэн чинь цагдаа тэгвэл танд ингээд жоохон муу сандаг хүн байгаа юу гэсэн чинь ээж нь шууд Йоханнаг бодоод ээж нь ингээд бас хэлж байгаа байхгүй юу? Ингээд Йоханна өчигдөр ингээд энэ явдал болохоос өмнөх өдөр нь ингээд ээж ингээд мессеж хийсэн байлаа гэж мэждэг. Тэг ч юм уу ингээд би маргааш хүүхдүүдэд агуулаад танах руу очно гэж бичсэн. Тэгээ ээж нь шууд ингээд ойлгож байгаа байхгүй юу? Ингээд бодоод байсан чинь ингээд Йоханна өөрөө ээж аваагаа болохыг хүссэн. Одоо шижигдэн болохгүй тул тэгсэн чинь ээж нэг амьд гараад тэгээд юм болсон. Тэгээд цагдаа нар ингээд Йоаннагийн аавынх нь биеийг ингээд шалгаад гэсэн чинь хумшин доор нь ингээд нэг хүний дэна байсан гэсэн. Тэгээд тэр ингээд шалгасан чинь Мухаммед гэдэг нэг эрэгтэй дэна. Тэгээд тэр Мухаммед бол сүүлийн хэдэн сар Йоханнатай байсан хүн. Одоо ингээд дандаа ингээд байдаг хүн цуг амьдардаг. Тэгээ бас адилхан өдөр компанид ингээд ажиллах хүн ингээд залгаад манай машин дотор ингээд нэг жоохон сонир юм бахын одоо ингээд цагдаа л ингэж хэлж байгаа хгүй манай машин гэж жоохон сонир юм бахын ингээд нэг бордон өнгөтэй юм байна. Тэгээ цагдаа нар хөсөн тэл оцсон чинь ингээд хатцсан цус ингээд яг баруул дээр ингээд хатцсан цуссан. Тэгээд хиний цус ингээд харсан чинь Йоханнагийн аавын цус. Тэгээ бас тэр Мухаммед гэдэг бандийн цус. Тэгээ Мухаммед хин бэ гэвэл Мухаммед Шведэд 2015 онд ирсэн. Одоо 12 сарын 2015 ирсэн. Тэгээд хариуцсан хүн л ингээ өгдөг гэсэн чи Йоханна дээр таарсан. Мухаммед ингээд тэр бүх хүмүүс одоо бүх цагаачуудтай ингээ цуг амьдардаг. Тэгээ Йоханна тэнд ажилладаг. Байсан чинь Мухаммед ингээд гэмтдэг нэ. Тэгээд одоо хүлээ гэмтсэн юм шиг л гэсэн чинь Йоханна за тэгвэл чи манад ирж амьдар. Би ингээд чамайг халамжлана гэд. Тэгээд Мухаммед хэлж үгүй гэжсэн аа. За гэд Йоханнатай цуг амьдарч эхэлсэн. Тэгээд тэр хоёр ингээд барыг үерхэж эхэлсэн. Тэгээд биш Мухаммед болвол Йоханнаас бараг 20 насаар дүү. Тэгээд Йоханна ингээд Мухаммедийг ингээд бүх юм төлдөг. Тэгээ амар ингээд тусалдаг. Тийм болохоор Мухаммед Йоханнагүйгээр ингээд хинч биш. Тийм болохоор ингээд бүх хийгсэн юм л хийдэг л байхгүй. Йоханнаг ингээд сэжилж эхэлсэн цагдаа нар. Тэгээд Йоханна Мухаммед хоёрыг ингээд байтасан. Одоо ингээд барьсан. Тэгээд 3 хоног байцааж агаад тэр хоёр ингээд юу ч хэлэхгүй. Тийм болохоор ингээд заавал тарих хөст болоод ингээд явуулах хөст болоод тэгээд явуулсан. Тэгтээ тэр хоёрын ингээд утас ингээд хааш явж байгаа бүх юм ингээд 100% ингээд харсан. Ингээд харж битсэн одоо ойлгож байна. Ингээд дагсан. За энэ бичлэгэн дээр бол Йоханна Мухаммед хоёр дөнгөж тэр байсалнаасаа гарч ирээд тэгээд ингээд юу ч болоогүй юм шиг сэтгүүлчтэй ярьж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд яаж намайг ингэж гүтгэж чадчихааг би ойлгохгүй байна. Тэгээ хүмүүс энэ бичлэгийг үзчихэнгүүт ингээд Йоханнаг ямар амар сайкопат талтай юм бэ, ингээд юу ч болоогүй юм шиг яаж байж чаддсан бэ гэд амар том хэрэг болсон. Тэгсэн чинь тэр хоёр ингээд тавигдсныхаа дараа шууд машиндаа суугаад тэгээ машин ингээд сонсож байгаа шиг цаг байна. Тэгсэн чинь Йоханна Мухаммед хэлж байхгүй чи хэлж болохгүй хизээч хэлж болохгүй гэж мөтө хоёлаа гэрлээд удахгүй энэ улсаас явна гэж аахгүй. Гэж мөтө ингээд тэгж хэлж мөтө амар инээж минэгээд ингээд ямар ч юм харамссан юм байхгүй тэгсгэнэ. Тэгээд яг энэ явдал ингээд энэ хэргийг судалж байгаа штэ. Тэгсэн чинь дахиад нэг хэрэг ингээд буцаад гараад ирсэн. Тэр нь болов л штэ 2015 онд одоо ингээд нэг жилийн өмнө Йоханнагийн нөхөр нь яг тэр явахын хүсэн байранд бас хүсэн. Гэхдээ тэр хэрэг ингээд юу ч болоогүй. Тэд нэр ингээд судлаагүй. Зүгээр ингээд хүсэн. Тэгээд яг энэ явдал болсон чинь тэд нэр тэр хэрэгээ дахиад ингээд гаргаад ирсэн. Энэ одоо бас амар сони юм хоёр ингээд жилийн өмнө яг энэ байранд ингээд юм болж ирсэн. За тэр явдлын тухай одоо ярив. Тэгээд тэр явдал бол Йоханна энэ нөхөртөөгөө нэг жил мэл суудсан байсан. Тэгвэл тэр хоёр ингээд хоёр хүүхдээ ихэр. Тэгээд аав ээжийнхаа тэр байр руу ингээд нэг өдөр очсон байлаа. Аав ээж нь байгаагүй. Нөхрийнхөө төрш өдрийг тэмдэглэхэд хоёр хүүхдээ тэр дөрөв ингээд тэр байр руу нутсан юм байлаа. Ингээд тэр байр бол ингээд би
олдвол ингээд зургийг нэг чинь ингээд амар том байр тэг ч юм уу гадаа нь ингээд устаа тэг ингээд гүүртэй ингээд би зургийг нэг тэг ч юм уу ингээд гадаа сууж бол ингээд амар гоё газар. Тэгээд тэд нар гадаа ингээд суугаад юм мэдсэн байна л да. Хоол молоо 8:30 үед ороо Юхана тэг ч юм уу хоёр ихрээ ингээд байшин руугаа дагуулж аваад тэр нөхөр нь ингээд гадаа үлдсэн байна л да. Байшин руугаа дагуулж аваад унтуулах гад тэгээд хөвтөө тэгээд жус мөсийн үед Юхана нөхөрлөгөө битсэн байл та мессеж би утгооцно гэж юмтэй Юхана мартаад унтсан гэж. Тэгээд дараачийн өглөө Юханаас ирээд нэхэн бодоогүй. Тэг ингээд кофе хийгээд тэг нөхөр нь орж ирээгүй. Тэгэл за манай нөхөр энэ сандал дээр ингээд гадаа нь ингээд нарны сандал дээр хөвтөд унтсан гэж бодоод тэд ингээд нэг жижиг усан онгоцтой байна л та. Тэгээд тэр усан онгоцоо ингээд олохгүйсэн. Ингээд харсан чинь ингээд байхгүй. Тэнгүүт гинт цагдаа руу залгасан гэж байгаа. Тэгээ ингээд тэр цагдаа руу залгасан бичлэг бас байгаа. Тэрэн дээр бас амар ингээд сонсон юм билээ. Тэгээд цагдаа руу залгаад цагдаа ирээд тэгсэн чинь тэд нэр тэгээд нөхрөө живцэн олсон. Тэгээд зүгээр ингээд живцэн гэж үтсэн. Хэдэн хоногийн дараа ингээд даатгалын газар эдэж штэ. Битсэн байл та. Тэгсэн чинь Юхана битсэн байгаа хгүй юу? Нөхрийнхөө ингээд амийн даатгал гэдэг юм уу? Би ингээд Монголоос сайн юу гэдэг мэдгүй. Тэгтээ ямар ч гэсэн ингээд нэг нь өгөх юм бол ингээд тим авч болдог ингээд мөнгө авч болдог. Тим юм хүссэн. Тэгээд тэр нь ингээд 6 сарын өмнө ингээд гарын үсгээ бичээд ингээд тим даатгалтай болсон. Тийм болохоор ингээд тим даатгалтай болоод удаагүй. Тэгээд гинт ингээд нөхрөө тэгсэн чинь ингээд мөнгө хүсээд тэгээд даатгалд ажилтдаг хүмүүс бас ингээд амар юм сайн ингээд юм шалгах ёстой. Ингээд бүх юм ингээд 100% ажил ингээд бүх юм ингээд шалгадаг. Ингээд төлөгдсөн одоо ингээд даатгалын мөнгө төлсөн. Үнэн нь бол ингээд Юхана нөхрийнхөө даатгалыг ингээд Юхана ингээд өөрийнхөө контоноос өөрийнхөө мэйлээс бүх юмас ингээд өөрөө төлөөд тэгсэн мөртлөө Юхана өөрийнхөө даатгалыг ерөөсөө төлөөгүй. Тийм болохоор Юханагийн даатгал одоо жишээ нь Юхана өгсөн бол нөхөр нь юу ч авахгүй байсан. Яг л Юхана тэрийг хэдэж төлөөгүй. Гэхдээ Юхана нөхрийнхөө ингээд жоохон ингээд төлөөд байсан. Одоо ингээд сар болгоо. Тэгээд тэд нэр тэрийг амар сэжигтнэ гэж бодоод тэгээд тэр даатгалд ажилладаг хүмүүс нь цагдаа руу хандсан чинь цагдаа ингээд нэг таваагүй. Тийм болохоор тэр даатгалын хүмүүс өөрсдөө ингээд тэр байшин руу очиод яг яаж өгсөн юм бол гэж бүх юмыг харж ингээд судалсан. Тэгсэн чинь ингээд жишээ нь Юханагийн тэр цагдаа руу залгасан юуг нь сонсон байхгүй юу. Тэгсэн чинь Юхана ингээд гинт 9 цагт өдрийн өглөөний 9 цагт ингээд залгаад би усан онгоцоо харахгүй байна гэж хэлж ийсэн аа. Тэгээд тэр гүүр рүү очсон гэж байгаа. Тэгчингүүтээ ингээд гинт би усан онгоцоо олчлоо. Тэгтээ яг ингээд тэр гүүрний доор нөхөр нэвтэж байгаа. Тэгтээ тэрийг ингээд хараагүй гэж байгаа. Тэгтээ нөхөр нь яг ингээд доор нэвтэж хаад тэр усан онгоцыг харсан гэж байгаа. Тэр цагтаа ингээд уцаар асуусан байл та. Тэр нөхөр чинь тэр усан онгоцон дотор байна уу гэсэн чинь үгүй хинч байхгүй байна. Юу ч байхгүй байна гэсэн байхгүй. Тэгээд тэр даатгалын хүмүүс тийш очиод ингээд Юханыг хэлснээр бүх юм харсан чинь тэр усан онгоцонд хүн байгаа үгүй Юханыг ингээд зогсчихсан байдлаас ингээд ямар ч харах боломж байгаагүй. Тэмдэглэл тэд нар бүр амар ингээд сэжиглээд тэгтээ тэд нар юу ч хийж чадаагүй. Тэгээ бүх юм ингээд хаягдсан. Тэгтээ Юхана мөнгө авч чаддаг байсан. Тэгээ Юхана ингээд мөнгө авахгүй л хичээлсэн. Тэгээд Юхана энэ Мухаммад хоёрын байралд очив. Тэнгүү цагдаа нар одоо буцаад энэ хэргийг бодож эхлэв штэ. Тэнгүүтээ энэ даатгалын хүмүүстэй ярьсан байл тэр түрүү жил болсон хэргийг бас ингээд сэргийх гээд ингээд юу болсон ингээд судлах гад цаандар туслаач гэх. Тэгээ эднэр ингээд харсан байна л да. Тэгээд Юханыг хэлснээр орой унтсан гэж ааш 9 цагт. Ингээд ерөөсө буцаж гараагүй. Хүүхдүүдтэйгээ дэше гараад тэгээ унтсан. Тэгээ буцаж гараагүй гэсэн чинь буцыг нь харсан чинь ингээд өөр газар ингээд өөр сүлж ордоо штэ. Тэгээ байшингийнхан сүлж орж ирсэн. Тэгчүүтээ оройн 9 цаг 10 цагийн авцсан. Яг гадаа ингээ усан дээр Юханыг утсан тэр сүлжээнд нь орсон баг. Тэгчүүтээ бас өглөө 7 цагт 7:30-д бас дахиад сүлжээ ингээ тэнд орсон. Тэгтээ Юхана тэр доошо дахиад ингээ 9-оос хойш буугаагүй гэж байгаа штэ. Тийм болохоор Юхана амар ингээ худлаарсан. Тэгээ бас хажуудад ингээ хамгийн ойрхон амьдардаг хөршин ингээ хэлж авахгүй би өглөөний 7 цагт ингээ онгоц дуурахыг ингээд хажуудлын айлын онгоц дуурахыг би сонссон. Тэд нар ингээд онгоцоо ингээд хэрглэж ийн гэж би бодсон. За тийм болохоор Юхана бүр амар худлаа харсан. Тэгээд цагдаа нар ингээд энэ юмнуудыг мэдчихэнгүүт энэ ингээд жилийн өмнө болсон болохоор амар ингээд юу яхад хэцүү. Тийм болохоор тэд нар ингээд шийдсэн байхгүй юу? Бид нэр одоо нөхрийнх нь биеийг
ингээд буцааж гаргаж ирээ болсноос нь тэгээд дахиж ингээд биеийн шалгая гэдэг тийм юм хийж болдгоо байхгүй юу? Уг нь бол ингээд болсноос нь гаргаж ирээ дахиж ингээд research хийгээд тэгээд юм хийж болдгоо. Тэд нэр энэ удаад ингээд тгийгээд тэгээ гаргаж ирээ болсноос нь гаргаж ирээ тэгээд дахиад ингээд биеийг ингээд сайн судалсан чинь юу ч болдог. Тэгээд тэд нэр бүр цаг нар амар ингээд амар хэцүү байдлаар юу ч болцсонгүй бид нэр ийм их цаг зав ийм их ингээд юм хийсэн чинь ингээд юу ч гарч ирсэнгүй одоо яах вэ гэсэн чи тэд нэр ингээд шинэ арга болсон. Уушгийн үзье. Уушгийн дотор нь одоо хүн живсэн хүн байх юм бол уушгийн дотор заавал юу усан дэдэг далайн нөгөө seaweed яг бол seaweed бүх газар гэдэг яг тэр төрлийн ингээд тэдний хааж байгаа ингээд амар жижиг харагддаг. Тэгээд тэр нь уушгид амар их байх хэвээр. Тэгээд тэд нэр уушгийг үзсэн чинь дотор нь 3 хон олцсон. Тэгээд тэд нэр ингээд шууд ойлгож байхгүй энэ живээг юм байна. Гэхдээ ингээд яаж өгснгийг бас ингээд хэлж мэдгүй. Тэдний бодлоор ингээд магадгүй Юхана амсгын болж алтаад тэгээд тус руу шийдсэн байж магадгүй. Гэхдээ ингээд ганцаараа бүх юм хийх ямар ч боломж авахгүй. Тийм болохоор тэднэрт ингээд ямар ч юм нотлох баримт байхгүй. Тэгээд Юхана ингээд нөхрөө өгсөний дараа ингээд амар сонирн бас юм. Бүх хүмүүст ингээд өөр юм тэлэдсэн. Манай нөхөр ингээд жишээ нь зүрхэн зогсоод өгсөн. Манай нөхөр ингээд тэр газар өгсөн. Тийш явж чад өгсөн. Ингээд бүр хүүхдүүдтэй ч хүртэл ингээд амар сонирн юм хэлээд шалганд ээж автаа ч хүртэл ээж аав нь хэдэн сарын дараа ингээд сонингоо унсан. Тэг ингээд яг тэр газрынхаа тэр хотынхоо сонингоо унсан. Жилд нэг гарч ирдэг сонио. Тэр сон дээр ингээд жилд юу болсон гэл баах юм байт юм л да. Тэгээ тэрийг унсан чинь одоо 8 сарын 7-нд 2015-нд нэг хүн энд живсэн байна гэд тэр хоёрын байрны хаягийг ингээд бичсэн. Тэнгүү тэр хоёр ингээд шууд ойлгож байгаа. Энэ зүгээр живээг юм байна гэд. Тэр хоёроос бас ингээд амар их юм ойлгоод эхэлсэн. Тийм болохоор ингээд бас Юханад ингээд туслахаа болсон ингээд жоохон хол байхыг хичээсэн. Тэгээд Юхана Мухаммед хоёрыг дахиад ингээд барьсан. Одоо энэ удаадаа ингээд жоохон илүү их юм болсон. Тэр хоёрын ярьж байгаа юмнуудыг олсон. Тэгээд тус мусны DNA бүх юм нэг нотлох баримттай болсон. Тэгээд энэ хоёрыг бариад. Тэгээд Юханаг болвол ингээд хоёр хэргийн төлөө бариад. Одоо ингээд нөхрөө алсан гэж юм ээж аваа алсан гэдэг юм хоёр юм бариад. Тэгээд Мухаммедыг болвол ингээд тэр ээж авыг алсан гэдэг гэж бариад. Тэгсэн чинь Юхана ингээд байцаалт болгон дээр ингээд амар ондоо юм хэлээд нэг хэсэг л аавыгаа амар үзий ядж ийн гэж хэлж өгдөө дараа ээжийг амар үзий ядж ийн ээж ингээд аавын оронд өгөх байсан гэдэг бүр амар сонирхол юм бэлдэх ч юм Юхана бас ингээд хүүхдүүд рүүгээ юу явуулах гэдэг юм захиа шоронгоос одоо ингээд байцаалт авч ингээд гарч болохгүй хэмтэй юм ярьчихгүй. Тэгтээ тэгэж явуулах гэдэг ингээд та нар ингээд намайг харсан тэр өдөр ээж авийн өгсөн өдөр ингээд намайг харсан хүн олоотох одоо ингээд худлаагасаа ингээд гэрч олоотох гэд. Тэгтээ ингээд цагуун настай дэрийг нь олоод ингээд худлаа гэдэг юм даа. Тэгээд энэ явдлын жилийн дараа ингээд байцаалт аваад жилийн дараа ингээд шүүх хурлуулаад тэгсэн чинь Юхана бүр амар хүүтэн ингээд ямар ч emotion үзүүлэхгүй юу ч ингээд тэгээ бүр ингээд хүмүүсийг загнаад бүр ингээд амар толгойн эргүүлгээд тэгээд Мухаммед Юхана хоёулаа ингээд үгүй гэсэн мэт л бит хоёр хийгүү тэгсэн чинь сүүлдээ Мухаммед ингээд бууж өгөөд үнэн гэлээд тийм ээ би тэр хоёрыг алсан. Тэгтээ Юхана намайг яг юу хийхийг ингээд надаа бүх юм ингээд төлөвлөж өгсөн. Төлөвлөж өгсөн. Юхана ингээд тэрийг хүссэн. Тэгээд би зүгээр хий гэсэн юм л хийсэн ингээд бүх юмаа үзүүлээд бүх юмаа хэлээд. Тэгээд аавынхаа хүлт хариуцлагатай болоод тэгээд ээжийнхаа ингээд алах гэж хичээсэн гэдэг бас юу аваад нөхрийгөө алсан гэдэг юм шүүлт аваагүй. Яагаад гэвэл баримт нотлох баримт бага гэсэн болохоор. Тэгээд Юхана одоо lifetime in prison аваад ингээд амьдралж байгаа шорон цуг гэсэн. Тэгээд Мухаммед 14 жил шорон цугаар авсан. Яа. За ингээд энэ story бүр амар сонирн байсан уу би ойлгохдгоор байсан уу ойлгохдгооргүй байсан уу мэдгүй байна. Тэгтээ ямар ч та нар сонирхолтой байсан байгаасаа та нар тэгээд дахиад имжлэг үзмээр байл хэлээрээ. Тэгээ би өөр юм сонирхолтой юмнууд олоод яриад үгүй. Тэгтээ та нар ингээд юу ч ойлгохгүй тэгээд үзэх сонирхолтой биш байвал бас хэлээ. Тэгэл би имжлэг хийх болъё. Тэгээ имжлэг хамт таалагдсан бол лайк дараарай, comment бичээрэй, subscribe дараарай. Тэгээд бас
зүгээр үзэж болно. Тэгээд дараагийн видеоноор уулзъя.